Өршөөлийн хуульд зааснаар насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өршөөнө. 55-аас дээш настай эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн бол өршөөнө. 60-аас дээш настай эрэгтэй хүн гэмт хэрэг хийсэн бол мөн өршөөнө. 18 нас хүрээгүй бөгөөд жирэмсэн эсвэл хүүхэдтэй эмэгтэйг өршөөнө. Хөдөлмөрийн бүтээнжээ 70 ба түүнээс дээш хуваар алдсан гэмт хэрэгтэнд шууд автоматар өршөөл үзүүлэх байна. Харин өршөөлийн хуульд огт хамаарахгүй гэмт хэрэгтэн ч гэж байна. Үүнд онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэн дээрэм хийгээд хүний амьд хүрсэн, асар их хэмжээний зарлилан хийсэн, их хэмжээний хээл хахвал өгсөн, хар тамхиг хүндрүүлэх байдалтай зарсан, тээвэрлсэн, зөөсөн, хадгалуулсан тохиолдолд мөн терроризм, улсын эсрэг ноцтой хэрэг үйлдсэн гэх хэрэгүүд өршөөлийн хуульд хамрагдахгүй байна. Харин өршөөл болоод уучлалын ялгаа нь олон байдаг байна. Өршөөл нь гэмт хэрэг үйлдсэн этгээд болон ял эдэлж байгаа хүмүүс этгээдүүдэд хамаарагддаг. За уучлал нь болохоор зэрэг зөвхөн шүүхийн шийдэх тогтоол хүчин төгөлдөр болоод ял эдэлж байгаа этгээдүүдэд хамаарагддаг. Өршөөлийн хууль болоод уучлал нь эрүүгийн хуулийн инэрэнгүй ёсны зарчим гэж байна. Олон улсад өршөөлийн хуулийг хэрэглэдэг. Харин өршөөлийн хуульд хамрагдсан хүн уучлалд хамрагдах боломжтой байна. Учир нь уучлал бол ерөнхийлөгчийн бүрэн эрх учир хэнийг хэрхэн уучлахыг элбэгд орчил мэдэх байна. Уучлал хүсхийн тулд хэрэгтний ар гэр эсвэл өөрөө хүсэлт өргөдөл явуулдаг байна. Нэг удаа өршөөлийн хуульд хамрагдсан хүн дахиж өршөөгдөх боломжгүй. Харин дахин гэмт хэрэгтнийг уучлах хэсэг нь мөн л ерөнхийлөгч мэднэ. Шууд болортой мэдээллээ.